За өнөөдөр багш нь хүн байгалийн хичээлийг. За тэгээд хүмүүсийн ширээтэй юу байна вэ? Бидний эргэн тойрон дандаа ярьж юмсууд байна. Эргэн тойрон бүх юм дандаа юмас юмсаас бүтдэг тийм ээ? За тэгвэл одоо ширээтэй юу байна? Тэгэхээр за тэгвэл бид нар даатар хааны хичээлээр бацыг хэдэн төлөв байдаг гэж үзлээ? 3. За бацаач ямар төлөв байдаг вэ? За юу бацыг төлөвлөдөг тоглоом. За юу хатуу шингийн хий гэж 3. За тэгвэл одоо 3 сурч гарч ирээд энэ байгаа зүйлүүдийг хатуу, аль нь хатуу вэ, аль нь шингэн бэ, аль нь хий вэ гэдгээр нь ангилж тавина. За хэн гарч ирэх вэ? За чи гараад ир. Хатуу вэ, шингэн, хий вэ? Сайн ямар нэг хүүхдүүд заа сууж. За энэ ямар юу хүүхдүүд вэ? Энэ ямар за эдгээр зүйлүүдийн онцлогийг нэг хүүхдүүд те. Ямар онцлогтой вэ? Ямар онцлогтой вэ? Хатуу бидний ямар онцлогтой вэ? За багш нэг аваад энэ тавилаа. Хэлбэр нь өөрчлөгдөж байна уу? За энэ ямар онцлогтой вэ? Хатуу би. Ямар вэ? За тэгвэл хатуу шинээр хийгсэн 3 төлөв байдал байдаг. За хатуу тэгэхээр үгтэй шинээр хий. За хатуу зүйл маань болохоор ямар ах үгтэй? Хатуугатай байдаг. Бас ямар ах? Хэлбэртэй ах. Хэлбэртэй боёо? Хэлбэрээ. За шинээр зүйл ямар ч юм бэ? За энэ 3 хатуу шингэн хий гэсэн 3 төлөв байдлаасаа шингэн ба хий шахагдах шинжийг судлаа. Шингэн ба хий шахагдах шинжийг судлаа. Ойлгосноо? За судлахын тулд бид нар хэдүүлээ таамаглал төвшүүлнэ. Шингэн ба хий шахагдах болов шахагдахгүй болов гэсэн таамаглалыг төвшүүлнэ. За таамаглал төвшүүлэхэд бол бүгдээрээ энэ зургийг ажиглана. За багш нь тавьсан. Юуны зураг өгдөг те? Ширээ монголоор өгдөг лээ. Тийм ээ. За энэ тариурын зураг байна. За энэ тариурыг ашиглаад яаж энэ шахагдах уу, шахагдахгүй юу гэдгийг одоо дуршиж үзэж болох бай гэдэг дээр яаж нотолж болох бай гэдэг дээр бүгдээрээ таамаглаж төвшүүлээд бодно. Тайлбарсан уу? За энэ дотор юу хэрэглэгдсэн байгаа юм бол? Хэрэглэгдсэн юм. Энэ агаарыг хөрөнгөлүүлэхэд бол ямар үйлдэл хийсэн бэ? Тариур руу агаарыг яасан бэ? За энэ дотор юу байгаа юм? За энэ усыг энэ дотор хийхэд бол битүү санд хийхэд бол агаарыг яасан бэ?
хий хандлагсан юм тий. За тэгвэл энэ шприцний тариурын үзүүр нь битүү. За нэг бүр битүү болгоцсон байгаа. За энэ бас битүү. Ойлгомжтой юу? За тэгвэл битүү савнд байгаа хий буюу шингэнийг шахахад түүний багтаамж өөрчлөгдөхгүй юу? Хэрвээ өөрчлөгдөж байгаа юм бол шахагдаж байна гэсэн үг. Өөрчлөгдөхгүй гэж бодож байгаа бол шахагдбай гэсэн үг. Ойлгосноо? За ингээд дээр бодож байгаарай. Зураг араад бодчих. За ямар цагийн юм бэ те? Энэ одоо шахагдахгүй юу гэдэг сайн бодорой те. За сайн. За энэ зураг те. За багшин шприцээ тийм үү? За одоо ингээд эндээс юу сурсан бэ те? Хий. За энийг шахахгүй гэдгийг хайж байна. За энэ юу сурсан бэ те? Шахахгүй гэдгийг яаж вэ? За бүгдээ таамаглахаа хүснэ хэрэг бичиж. Зөвхөн гараа басиж байгаа. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Сайн бодож байна. Таамаглаж байгаа гэсэн тийм. Яг одоо ямар сайн вэ гэж таамаглаж байна. За чи яа? Заавсараа. Ямар ч юм. За хий шахахгүй юу? Яагаад? хий бас санийхаа хэлбэр хатдаг. Шахах тийм шахах. Батсан тэ чиний бодол тийм за сайн. За өөр томдлоо юм. За сайн. Хин шахах яагаад гэвэл самстроо байх учраас. Битүү самстроо байгаа учраас шахах гэж бодож байна. За. Зараз одоо өөр бодлоо өгнө. За. Шприцний дээд нөгөө шахдаг юм ирсэн байдаг. Агаар шарын дотор юу агаар хийхэд одоо хийгийн амнаас барьж игээд ирсэн одоо томорч байдаг. Тэр шиг ирсэн одоо ингээд агшиж юу хэлбэр надад өөрчлөгдөж за шиг хин шахах гэж яагаад за өөр бодлоо өгдөө шахахгүй гэсэн үг лээ. За. хин шахах нь яагаад гэвэл шприцний дараа байгаа нөгөө эсэний тавилсан болохоор юу вэ? Шахах гэж бодож байна. За одоо хий шинэ шахахгүй юу? За ингэж болох. За наан ч юм. За шахах яагаад? самиа хэлбэр за өөр бодлоо өгнө. За хэлээ. За шинэ шахахгүй яагаад шинэ самиа хэлбэр гэж бодож байна. За одоо бүгдээрээ энэ дээр таамж дээрээ хэдэн үгэд хийг шахагдана гэж бодож байна вэ? Гараа өргөж. За
багш нь болчих. За өөрийнхөө бодлоор тийм ээ. За 1 2 3 4 5 6 7 8 За 24 хүүхэд шахалтан болсон байна. За шахагдахгүй гэсэн хүүхэд байна уу? Ихийг шахагдахгүй гэж. За гаргаж. За 1 2 за шахагдахгүй гэсэн хүүхэд 2 гарч ирж байна. За ингэж 22. За шингэн шахагдана гэж байгаа хүмүүс гаргаж. Өөрөөхөө бодлоор тийм ээ. Яг л бид нар таамаглаж байгаа юм чинь тийм. За 1 2 3 4 5 6 7 8 17 хүүхэд шахагдана гэж бодож байгаа юм байна. За шингэн шахагдахгүй гэж байгаа хүмүүс байна. Ягаад шахахгүй гэж байгаа? 1 2 3 4 5 6 7 8 9 хүүхэд байна. За сайн байна. За маш сайн таамаглаж шүү дээ тийм ээ. За бид энэ таамаглаад бишгийн бол дараа юу хийх юм бэ? Туршиж үзье тийм ээ. За туршихын тулд бид нар эхлээд туршилтынхаа төлөвлөлтийг гаргана. За туршилтынхаа төлөвлөлтийг за ямар аргаар болохгүй гэдгээд за бүгдээрээ бодоорой. Бид нар тариур ашиглаж туршина гэдэг байгаа тийм ээ. Тэгвэл хийх туршихын тулд ямар арга хэрэглэж туршиж үзэх вэ? Шингэнийг туршихын тулд ямар арга хэрэглэж туршиж үзэх вэ гэдгийг агуу хоорондоо ярилцаарай. Яаж туршиж үзэх вэ? Хоёр нэрээр хасаар ярилцаж байна. Яаж туршиж үзэх вэ? Ямар аргаар яаж туршиж үзэх вэ? За хийх туршилтууд яаж туршиж үзэж байна? За хийх нөгөө орчийн төгжээд тэгээд шифрээд нартлын шатыг юм аа. Түлхэх юм. За маш сайн. За ихшээлэн. Шифрээд нөгөө яг хийсэн байгаа. Тэгээд нөгөө эзэнэ битүүлээ тэгээд араас нь шахах. За наран ч юм. За бистэн гараа өгөх үү? Агаас татаж аваад. За сайн. За хийх. Татаж авах гэдэг нь юу гэсэн үг лээ? Харин гэсэн үг тийм ээ. За эхлээс харах юм. Дараа нь яах вэ? За битүү гэсэн учраас багш битүү сав гэсэн учраас яах вэ? Дүүрэн. За тэгээд сороод эргүүлээд яах вэ гэдэг үү? Шахаж үзэн. За ерөнхийдөө хүүхдүүдийн санаа нэгж байна юм дээ. Толч энэ хүүхдүүдээ ерөнхийдөө санаа гарсан уу? За одоо шингэнийг яаж үзчих вэ? Яаж туршиж үзчих вэ? За шифрээсээ усаа хийгээд. Усаа яах вэ хүүхдүүдээ? Усаа. Эхлээд яах вэ хүүхдүүдээ? Бас сорноо. Тийм ээ. Тэгээд яах вэ? Тэгээд гэсэн учраас яах вэ? Тэгээд эргээд яах вэ? Таах буюу шахан тийм ээ. Шахан. За сайн байна. За бидний туршилтын төлөвлөгөө гарч ирж байна уу? Хийх арга гарч ирж байна уу гэдэг үү? Гарч ирж байна. За сайн байна. За одоо бүгдээрээ туршилт нэг. За юуг турших вэ? Юуг турших вэ гэдэг үү? За дараа хэдэн туршилт хийх гэсэн мөлий? 2. За туршилт 2. Юуг турших вэ? Юуг турших вэ гэдэг? Сайн байна. За туршилт хийхийн тулд бид нар нэг санамжийг хэрэгжүүлдэг тийм ээ. За бидний ерөнхий санамж нь юу вэ? Туршилт бол хэлээрэй. Туршилт бол биш. За бүгд өнөөдрийн энэ туршилтын санамжийг бүгдээрээ уншаарай.
Ямар санаа? Ойлгомжтой юу? Туршилт хийхдээ туршилт бол тоглоом биш гэсэн учраас заавал энэ санамжуудыг бид нар мөрдөх ёстой тийм ээ. За нэгдүгээр туршилт болохоор хийг ямар төлөвлөгөө гаргасан үгтэй те. Эхлээд яг хариултаа эргүүлээ яг шахах буюу тийм ээ. За дараагийн туршилт нь болохоор шингэнийг хариултаа харуулаад амсрын хитүүлээ эргүүлээ яг ийм хоёр туршилтыг хэрэгжүүлэх юм тийм ээ. За сайн байна. За одоо нэг намрын хүүхдүүд гарч ирээд туршилтынхаа за хоёр намрын хүүхдүүд гараад ир. Хэрэглэхгүй хамаагүй үүрэг байна. За хэрвээ усаа ассан тохиолдолд бид гараа арчнаа. За машины нэгдүгээр туршилтыг хийж үзье. За энэ юу вэ гэдэг вэ? Хариу. За бид нэр ихтэй хариураад самлаг гэсэн одоо төлөвлөлтөй гаргасан одоо юу хийх гэж байна? Туршилт үзнэ. За энэ сонирхолтой байна уу? Сонирхолтой. За одоо энийг яах вэ? Энэ юу вэ? Эстетик. Тийм ээ. За тэгээд даглаа засар гаргахгүй тийм ээ. За тэгээд эндээс эхлээд яг хийгээ харуулаа дараа нь бөглөө дараа нь тэгээд дарахтаа гарынхаа алгаар зөөлөн таа. За зөөлөн таа. Хамаагүй чанга даруул яах вэ? Спрей цагаарч магадгүй тийм ээ. Энэ үйлдэл. За дараа нь болохоор усыг яах вэ? Усыг харуулаад эргүүлээд бас бөглөөд тэгээд яг ийм хоёр туршилтыг гүйцэтгэх юм тийм ээ. За танаас багш нэ бодлооны мэдсэн мэдээлэл энэ юу гэдэг бодлоо. За бид нар шахан гэдэг маань юу гэсэн үг вэ? Бодлооны базар буюу шахаад энэ шахаад хэлбэр нь өөрчлөгдөж байна уу? Багасж байна уу? Эргүүлээд яаж юм? За шахан гэдэг маань гадны нөлөөгөөр яах вэ? Тэгвэл бид шахаж тийм ээ. За жижиг болгож байна тийм ээ. За энэ хаалгах гэсэн ойлгох хэрэгтэй. Энэ утгаас ойлгож туршилтаа. За одоо нэгдүгээр туршилт бүгдээрээ сэтгэлдээ бариарай. За агаас дараа хийг яах вэ те? Саруул. За бүгдээрээ саруулаарай. Агаас дараа хийг за бүгдээрээ саруулсан уу? Хийг барагдсан болов? Барагдсан тийм ээ. Мэдээж барагдсан. За одоо яах вэ? Баш харуулаад, эрс баш харуулаад эрсийн дээрээ за гарын хахаар гэсэн тийм ээ. За ажилтаа яг ямар өөрчлөлт гарч байна гэдгийг ажиглана. Энэ шилтийн язд ямар өөрчлөлт гарч байна вэ? За яа гэдэг юм бол анаас тийш сая яаж ингэж нэрэ манай ажилтаа сайж ямар өөрчлөлт гарч байна вэ гэдгийг сайн маань бас маш сайн. Эсвэл моног тийм ээ. Ямар моног вэ? За.
앞쪽도 잘하고 багвал хүчээ дуусч байна. За одоо 3 намрын хүүхдүүд эцэг хүүхдүүдээ аваад. За тэгээд яг ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг очихын бүгдээ хэлсэн. За одоо энэ бүгд үрдүнээр ярьж байгаа анхааралтай яах ёстой вэ? Сонсоо.
Тэндээ шахаад доошоо явахгүй байсан тэгээд өнөөхөө доошоо шахаад бас доошоо явахгүй. Доошоо явахгүй байсан яа? Эргэж дээшээ гарч ирээд байсан уу? Доошоо явахгүй эргэж дээшээ гарч ирээд байсан. За сайн. Доош орж ирсэн эргээд дээшээ түлхэж үзсэн. Чамд яваар нэрээ. Харин туршилт хийсэн чинь шахахгүй байсан. Шахахгүй байсан. За. Хийг сураад шахсан батж хэрэндээ ороод байсан. Тэрний учир эзэн дайран гэж би боджээ. За. Намайг нэг хэрэг шахахгүй байсан. Дээшээ гарчихсан. Дээшээ гарч ирээд байсан. За. Шахахгүй шахсан. За. За тэгвэл нэгдүгээр туршилтын үр дүн болоход яасан бэ? Доошоо яасан бэ? Шахагдсан. Доошоо болоод эргээд яасан бэ? Буцаад дээшсэн юм тий. За хүүхдүүд санаа нийлж байна уу? За одоо туршилтыг яаж хийх вэ? Араа мэдж байгаа тийм ээ. Явж тийш аваад тасаад.
За үр дүнгээ бичсэн үү? Итгэлээ. Хичээл бас өгдөөс. За ямар хөдөлгөөн гарсан бэ гэхээр юу ажилласнаа гэж бүгдээ нь. За. Ариун даахыг шахахгүй байсан. Яагаад гэвэл шахахгүй буцаад дээш яваад шахахгүй байсан. За. Манай гэрээсээ ариун даахаас шахах эрдэн юм болохоор эрдэн бүр цаашаа ихээр эрдэн юу шахахгүй. Шахахгүй. За. Шинийг шийдэх гэж яа гэвэл энэ эрдэнэ ингээд устгаа гэдэг юм энэ битүү болохоор шахахгүй. Энэ ахыг Сайн эндээс бас гоё санаа гарч ирж байна тийм ээ. Тэрээ эрзэнгүй альан бол бас доош нь яг асараад гойж байсан. Тийм битүү гэсэн учраас шалтгаан байсан санаа гарч ирж сайн. За чаас. За нэг өгсөж чи. За. Мөн шалтгаан эрзэн битүү учраас за чаас. шахахгүй байсан. Яагаад гэвэл эрдэн битүүжээс шахахгүй байсан. Харин эрдэн байхгүйсэн бол чөлөөд шахахгүй байсан. Сайн. Хоёр зүйлийг ажилласан байна тийм ээ. За. Манай багийн хөлтэй гэж эрдэнтэй бас чөлөөд шахахгүй байсан. Тэгээд нөгөө эрдэн наад үзэхэд шахахгүй. Заавар за. Нэг зүйл битүү саран байгаа гэсэн тийм ээ. За. Би танаас шингэнийг шахалтан гэж бодсон гэтэл өшөө тийм үзэх шахахгүй байсан. Учир нь эрдэнэ хатуу юм дээр давхар шахахгүй байсан. За. Би шингэнийг тэр дотор шахахгүй байсан. Яагаад битүү болохоор эрдэнэ За сайн байна. За тэгвэл хоёрдугаар туршилтын үр дүн юу вэ хөдөлтэй? Яасан бэ? За тэр хариур дотор байгаа багтаамж өөрчлөгдсөн үү өөрчлөгдөөгүй юу? Өөрчлөгдсөн тийм ээ. За сайн байна. За өөрчлөгдөөгүй буюу шахагдаагүй тийм үү? За. Бусад хүүхдүүд санаа нийлж байна уу? нийлж байна. За, багш дөрөвдөнд санаа нийлж байна. За, бид одоо багш нь нэг зураг бас ажиглуулнаа. За, энийг хараарай. За, бидний нөгөө туршилтын тариур байна те. Сая бид нэр туршилт хийхдээ яасан бэ вэ те? Хийг туршилтаа яасан бэ? Тариур хийг саруулаа. Дээрээс нь даах үйл хийсэн тийм ээ. Шах үйл хийсэн. Харин эргээд яасан бэ? Ямар сүний би яагаад тийш болсон гэж бодож байна вэ? Яагаад тийш болсон гэж бодож байна? За өөр багцнаатай байна. Яагаад ингэж тийш өөрөд гэсэн бол? Шахалтаа дээш. Шахалтаа эргэж тийш болоод гэсэн. Харин сарын юу чахал буцаад эргээ хэрэндээ авсан шиг шприц гэж яа гэвэл хоёулаа цухтаа бас ирсэн юм байна. Тэгээ бас хоёулаа хийтэй. Хоёулаа дотроо хийтэй учраас гэж бодож байна тийм. За багш нэг за усыг яасан бэ өгдөө те? Шингэнийг шахаж үзэхэд яасан бэ? Доошо болсон уу? За багш нэг жижиг бөмбөлгөө зураад байгаа. За айгаа бүх юм дандаа жижиг хэсгүүдээс тогтдог. За тийм болохоор энэ зайн ямар вэ? Энэ жижиг хэсгүүдийн зайн хол тийм ээ? Хол сэрэг.
Агаар буюу тийм маань сэрэг байдаг учраас энэ доош нь нягтан багасаад бүр доороо ингэж байжсэн эргээд яг түргэж дээш гараад байна тийм. Тэгвэл агаар бол ерөөсөө савныхаа хэмжээнд л байдаг. Тухайн сав дотор ямар хэмжээтэй агаар вэ? Тэрэндээ агаар гэж байна. Ойлгосноо? За усны энэ жижиг хэсгүүдийн зай ямар вэ? Ухраас яасан бэ? За тэгвэл өнөөдрийн хичээлээс бид нар юу мэдэж авсан бэ? За бид нар таамаг дээрээ 22 үгүүд хийх шаардлагатай гэжсэн. 2 үгүүд хийх шаардлагагүй гэжсэн. Шингэнийг 17 үг шаардлагатай гэжсэн. 9 үгүүд шаардлагагүй гэжсэн. За тэгвэл одоо энэ дээр таамаг дээрээ уруу таамаг гэж хөвшүүлсэн байсан байна гэдэг үгүүд гараа өртөө шаардлагатай гэдэг дээр. Хийх юм уруу таамаг гэжсэн. За тэгэхээр ойлгосон уу? Шаардлагагүй юм байна. За шингэн дээр шаардлагатай гэжсэн үгүүд 9-ээс. За тэр 9 үгт гараа өртөө. Тэгвэл шингэн яасан бэ үгтэй? Шаардлагатай. Яг энэ шилтийн үйл явдаг шаардлагатай тий. Хийн яасан үгтэй? Шаардлагатай байх юм уу? За тэгвэл юу мэдэж авсан бэ? Өнөөдрийн хичээлээс юу мэдэж авсан бэ? Юу мэдэж авсан бэ? За. Битүү самдаа усыг шахах. Тэр доороо эзэнээс толгой шахахгүй. За хий. За гүн зэрэгсэн. Битүү самдаа хий башнээс шахах. Хий шахах гэсэн шахахгүй яг усан бод зүйл. Ангийн сон харагдахгүй тийм. За тэгж бодож байна тийм. За тэгвэл өнөөдрийн хичээлийн зорилго маань шингэн багийн хөдөлгөөн шинжийг яа гэсэн. За ойлгосон уу хүүхдүүд? За бүгдээрээ тэгвэл энийг уншаад өгдөө. Битүү самдаа хий башнаас шахах. За хоёрдугаар Битүү самдаа шингийг татах шаардлагагүй. ойлгож авсан уу? За юу нэ дүнгийн хэсэгтэй өгчөж. Бүгдийг давчлаад бичвэл хий шахагдсан шингэн шахагдаад нэгээр давчлаад бичиж байна тийм ээ. За дүнэлтийн үгсүүдээр өгчдүүдээр чинь за гэртээ гэрийн даалгавар болохоор энэ туршилтыг дахин хийж үзнэ. За шприцийг хуучин шприцээр хийж болохгүй тийм ээ. За шин шприц аваад дахин энийг туршиж үзнэ. За дараагийн хичээл дээр болохоор энэ шингэн дээр дахин бүтэн 1 цагийн хичээл байгаа. Шингэн өнөөдрийн байдлаар шахагдаагүй харин дараа яах вэ? Шингэн шахагдахгүй юу гэдэг дээр дараагийн туршилтаас бас нэг өөрчлөлт гарч магадгүй. Тийм болохоор дараагийн хичээл дээр шингэнийг дахин 1 цагаар туршиж үзэх хичээл байгаа. Ойлгосноо хүүхдүүд ээ? Ойлгосон. За. За, босчих.